Дараагийн өглөө тэд бүртгэлээ дуусгаад эрт гэртээ харсан тул тэр өвгөдөд амархай хижээд өрөөндөө орж яачсыг дагчдаас ирсэн захин харна. Тэр стууны эржис хүмүүстэй хийх уулзаж болж байгаа болов гэж гайхаж тэд луу алдагч сэлмийг эргүүлэн нохойг маш их хүсэж байгаа байх гэж таамаглана. Түүнийг дуудах болно гэсэн бичгтээ захиаг нээхэд хурц гэрч түүнийг бүрхэж үл мэдвэх орон зайруу татагдан орно. Захиан телепорт шидний сав байсан гэж таамаглаж энэ лууны сүм мөн үү гэж гайхан бор нэрхэн тойрно харна. Яг тэр үед нэгэндөө энэ газар түүл тайсан анхны варвар биш гэдгээ мэдэж байна уу гэж асууна. Дараач түнд хүн дээр тусагч энэ төсөн өшөөгөө авах чанараас өөр бөгөөд манай залуу үнийг лууны айцын дараач бич хэлнэ. Сенти дээр хэрэгтэй түнд амьд гарч чадвал анхны амьд гарсан варвар болно гэж хэлнэ. Бёрниндээ зэргийн агаарч авлагч бүтээч лууны айцыг ашиглан айс хон сүрдүүлэхийг хичээж байгааг хордон ойлгоно. Тэдний төрөл зүйл сэлмийг шанилуудгүйгээр буцааж авах гэж хэтэрхий амаг бардам. Тожиг хасаа өмнө бүх зүйлийг сүрчин босгох шаардлагатай гэж бодно. Бүгд яагаад түүнийг айлах гэж оролдоод байгааг хахад энэ нь түүний өөрийг хүрэх бөгөөд Драконо өмнө нь ийм өрөөл үзүүлжсэн хүнийг харж байгаагүй тул гайхшин. Бёрн гүнзгий амьсгаа авч лууны айцыг тоогч хүүгээр дайны өрөө болон ашигна. Драконы хэдэн секунд хэлж чадахгүй гайхан зогсогч эцэст нь юу исэн бэ гэж асуухад Борн зүгээр хашгирмаар санагдсан гэж хариулна. Эрэгтэй нэмсвсэн ямар ч асуудалгүй гэж хэлээд хороогоо ташин уурсаж гойж хэрцээг илүү хэлбэр болгохын тулд хамаадууд түнд ингэж аашлахыг хийсэн гэж мэдэгдэнэ. Борн өөрийгөө танилцуулж тэр залууг эндхийн асуугч мүү гэж асан зарим зүйлийг тодорхой болгохоор шийднэ. Тэр эрэгтэй босож ирнэ. Тэгээд энэ нэртэй байсан ч болно. Гэхдээ намайг Fish Darmat гэж дуудсан илүү амар химээ хийхэд биеийн бүрэн мэддэг. Логийн цас тоглож чинь химээ инээгээд зүгээр л намайг Laffer гэж дууд. Хэдий ч биеийн дүнд огт хамаагүй байлаа. Laffer-нуудаа үуж яжиг анивчин. Лууны сүүлийн сэлмийг харуулахыг биеунаас хүсэх бөгөөд түнд тийм сэлэм байгаа гэдэгт итгэхэд бэрх байв. Биеэр нэрэлцэж байгаад нь баг зэрэг бухимдсан ч ярахаас илүү харуулсан дээр гэж бодон сэлмийг хараад ирэв. Түүнийг хариу үйлдэл үзүүлж амжихаас өмнө Laffer урагш гэрсхийн гიშгэж сэлмийг шууд шүүрэн аваад ямар нэг зүйл шалгахаар дэшүрв. Laffer жихарын талаах бүх түүхийг мэдхийг хүссэн тул биеэр нь хідэн зүйлийг сэм үлдээж товч хоронгосон хийж өгөв. Логийн цост лигарын үйлдэл баг зэрэг цочирсан харагдсан ч биеэрний хүснээр энэ бүгдийг нууцлахаар зөвшөөрөв. Дараа нь тэрээр жигэр бас өөрийнх нь дүү бөгөөд түүнийг засаж чадаагүй юм химээх нууцыг дэлгэж эртний зууны цацыг олоход сэлэм алга болсон байсан тэр өдрийг дурсан. Дурсанжаасаа салсан Laffer сэлмийг буцаан өгсөн Bjorn толгой тохин талархаж түүнийг өөрийнх нь орогч гэж дуудав. Bjorn зөвхөн шагналаа авах гэж үнийг хийсэн тул бага зэрэг эвгүй санагдсан ч яах вэ гэд хүлээ авахар шийдэв. Laffer түүнээс юу хүсэж байгааг нь асуухад Bjorn хариу асуулт тавьж юу санал болгож байгааг нь асуув. Laffer түүний агсан түвшний хоёуг болон бусад зүйлийг санхүүжүүлэхэд хангалттай эрдэнэсээс ихсэн боловч Bjorn-д толцов. Дараа нь 2 жилийн хугацаанд багийн гишүүн болох саналтаас нь сонирхолтой сонсогдсон ч Bjorn мөн хэрэгсгүй өнгөрөөж Laffer түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг ч дурдж амжив. Дараагийнх нь эрх жилхийг Picard хоёуг байлаа. Гэвч манай баатар хэрэгсэл хүссэн бол зүгээр л артыг нь авчих байсан юм. Bjorn жинхэнэ зэрлэг хүн шиг аашилж эвлэрийн ажинч болохгүй. Химэн оронд нь шивээс шаардсан Laffer-ыг бүрэн налмааруулав. Түүний хүссэн зүйл бол логийн цэснүүдийг дэндүү хүчрхэг болгодог хамгийн агуу давуу тал болох логийн нэзлэл байв. Laffer Bjorn-ы нэрийг дуудаж үнийг ханаас сонссныг нь шаардахад өөр амьсгал ширүүлсэн ч Bjorn мөрөөс хэсэж харамт загнахаа божид хордон өгөхийг хэлв. Тэрээр Laffer-ыг лууны удам юм бас удам шигээ байж одоо шууд өгөх хэрэгтэй гэж шаардав. Laffer ирж цочирсан бөгөөд бүх зэлтгүүд ийм галзуу байдаг юм уу? Химэн гайхаж. Үүнийг өгвөл манай баатар өөрийн бүлгээсээ хөөгдөх болно гэж хэлв. Bjorn тэдний аврагч гэж зөндөө ярьж хаад одоо харамт загнажээ химээ хариу хэлв. Дараа нь тэр ноцтой болж гэржийн сүнс лирэрэг тон утгагүй буцажэрнэ гэж хэлсэн бөгөөд тэд хүчрхэг хөв тавьсангаар холбогдсон гэв. Логийн цост гайхсан шинжтэй байсан ч Bjorn цааш шахаж тэр залуугаас олж дахин нөхдөө хөөсгүй тулд усан хүчтэй болох ёстой гэж хэлв. Тэрээр Laffer төрсөн дүүгээ засаж чадахгүй юм чин засаж чадах нэгэнд хөрөнгө оруулсан дээр химээ хамгийн хорон хөзрөөд илвэж тэр урагч логийн цэстийг ус тон гэж мэдэгдэв. Laffer түнд хөвлөд илгээжтэй тодруулсан гэж хэлв. Ингээд Bjorn-ийн мэд гараад явчих уу гэвч багийн задарсан тал бодлоо өөрчилсөн үү. Химэн жүжиг дахин гарч ирж асууснаар амар тайван байж удаан үргэлжилсэнгүү. Тэрээр эцгийгээ үнд хамаатай гэж тамаглаж байв. Bjorn нөгөө ямар нэг юм туршиж утсан ч Ratmiller түнд нь хууртаагүй гэж хүчээр зөвшөөрсөн түүнийг алмааруулв. Жүжиг түнтэй уулзсны дараахан дуурхийн дараа Ratmiller-тэй уулзахыг хүссэн нь хитрхи с ижигтэй санагдахаас өөр аргагүй байв. Энэ бүхэнд с ижигтэй зүйл байсан тул тэр шийдмээ шүүрэн авч зүгээр ярьцахыг хүссэн юм. Химэн нааг нь ханаагааг асуув. Жүжиг яагаад зэлсэн авч байгааг нь асуухыг хичээсэн ч тэрээр энэ дэлхийд хэн нэгний асууж болох хамгийн тэнэг асуулт шиг санагдан цаашаас хов. Хэдэн хорон өнгөрсний дараа тэр дуургийн дараагийн хаалгыг өшгөн нээж бүгд түүнийг шоконд орон харав. Харуулууд хөдөлгөхөд бисэн болсон ч дүүргийн дарах тэднийг тусааж гарахыг тушаав. Тэд эргэжсэн ч ир шаарцаар байсан тул эцэст нь нухрав. Bjorn түүнийг ухаалаг химээ магтсан ч ир охиныг нь дагуулсан яхад дайран орж ирснийг асуухад Bjorn гэр бүлийн асуудлаа өөртөө шийдэх хэрэгтэй химэн ахангойч Bjorn-ыг одоо түүнээс ирж байгаа мó химэн гайхад хүрв. Bjorn анханасаа түүний талд байгаагүй.
Байх ч бодолгүй байна гэж хэлв. Гэвч яагаад түүнийг энэ дагаж ирснийг асуухад тэрээр охиныг өөрийг нь дагаж байнгын гадуур дүнгэн төвөөгөө та болохгүй байсан хэмээн тайлбарч охиныг бүрэн сандалгав. Дүүргийн дарга хэрэгцээгүйгээр түн тэтгэж дараа нь нэвдэрсэн хас хороо зан ягаад ийм сөнөгч байх ёстой байсныг асуув. Бэрн хүмүүс таныг харьж заах албаа гэр хэмждэг. Маш нэрвтэй дүүргийн дарга гэж бодох болно. Хэмээн тавсам хийсэн эрийн өрийг хүргэж шоронгоор сүрдүүлсэн ч Бэрн өөрөө өнөөс тэр залуугийн нууцуд бас ис гарна гэж саналав. Дүүргийн дарга тэр тагнуулч хинч тэхгүй хэмээн тохирсон ч Бэрн өөрийгөө зэвшгүүдийн залгамжлагч бөгөөд өөрт нь очруулсан ямар ч хохирж ирэх жилийн сонгуулийг хөтлөх нь гэсэн тэсэрч хийв. Тэрээр зэвшгүүд өөрийнх нь ардаагаа бөгөөд ус төрийн дайснууд нь энэ замбраагүй байж дуртай байх болно гэдгийг сануулв. Энэ нь нэрийн царайны өнгийг алтуулсан. Цааш авахын оронд Бэрн юу гэж жаагаар зүгээр асуув. Бэрн нэг хором түүний гавшиг хаг цэх тухай батсан ч лууны алуурчны замбраагүй явж одоохондоо хангалттай байлаа. Тэрээр цэсэн тачаалыг гэж хүчүүлж дүүргийн дарахад өөрийнх нь цус руу харахыг хэлв. Тэрээр андуурж эсвэл хувийн зам хийжийг тоохгүй гэж хэлв. Гэвч хэрэг дахин ямар нэгэн туршиж үзвэл дараагийн удаа зүгээр нэг яриагаар дуусахгүй гэв. Бэрн төлгийн даг алхаж ямар нэгэн зүйл ихээр шийдэн одоход тэдний хоёулаа чичирч эхлэв. Инх тайван яриа хэлцээ байх ёстой байсан зүйлийн дараа Бэрн ажилдаа бэлтгэхээр буцаж ирэв. Гэвч тэрээр Ревний бэлтгэсэн дахин 30 асуултад толгорох ёстой болов. Түүний зогсолтгүй чалцсан хэдэн хүн цагийн дараа Бэрн нэрээ чамаа амтаа үлдэхэд тэр эцэст нь түүнийг явуулав. Дараа нь багийн нэр бодож авах гэж зөвтөрөв. Анар догтлон алимны пирог гэж санал болгосон бол Ревен харах үед орсохчд гэсэн. Утгатай нараг шиг ширүүн нэвлөх юуги. Бэрн маргашгүй алимны нараг гэсэн хосолсон нэр дээр тогтоход Анар хонжирч цуглаад ийсэн мэт харагдаж Ревен моушн цам гарахыг хүсэж байгаа мэт харагдав. Үүний дараа Бэрн Миша болон Анарт бэлтгэл хийхтэн туслахаар бичвчийн сургуульд цачилж тэд төгс зэгцтэйгээр урагш тэмүүлэн бухал байнуудаа остов. За гарсан үедээ тэр номын саналуу артуг бөгөөд нэг удаа хикер дуулцахаар ирсэн ч манайхаа одог шууд толхой өнгөрөө. Шинээр байгуулагдсан баг дахин төрдөг байшин зоо. Цаг болох хүртэл өдрөд хортон өнгөрөө. Өдөр хэстлэн агуун төвд Ревен тесрэгтэй аман бүрэн төрсэн харагдаж байгаа тул юу хийгээд байгааг нь мэдхийг шаардав. Бэрн залуугийн зөв чигийн баримжаа юм уу гэж мэдээгүйгээр хүлээн зөвшөөрч түүнийг тайвшруулахыг хичээсэн ч сэтгэлтэй байгаа хүн цаасан утнаас ч замаа олохгүй гэж боджээ. Ревен түүнийг талбай нойролцоо амьдэрдэг мөртлөө хоцорч чадсан тул зороос чижүүзэг чигийн баримжаагүй гэж хэдийн бодсон бөгөөд аман шин анхудаа харж байгаа тухай өрөв гихтээ шалтгаан хийхэд хоцорсны тургуй шаардав. Гэвч Бэрн баагаар дахин ичгтэр байдалд орохоос өмнө нөхцөл байдлыг хурдан тайвшруулв. Ревен бүхэмдсэндээ хоруугаа цохиж эхэлсэн бөгөөд Бэрн бүхэм дэлбэрэхээс өмнө залуу хүнд зөв чигийн баримжаа огт байхгүй хан зүгээр гэж түнд итгүүлж хэвчэхтэйг ойлгов. Тэр аманд өөрөө түүчилэх бөгөөд зөвхөн порч руу очих чиглэл хэрэгтэй гэж хэлв. Ингээд тэд зангадаа гарав. Бэрн өмнөх туршлага дээр үндэслэн илүү өргөн замаар явахар шийдэв. Анх удаа манлайж байгаа ч тэрээр рот мэжигтэй байхдаа сурсан толготоос зайс хийж цөөн кристалтай харанхуй замаар явахыг мэджээ. Үүний ачаар тэд дөнгөж 12 цагийн дотор 2 дугаар давхарт хүрсэн нь Ревенээс хүртэл талхай төхөлтөв. Аз залхад энэ давхарт 8 порч байдаг тул замыг олоход илүү хэлбэр боловч нэг нь нэгдмэгт тусад нэгэн чулуу олдог аюултай байв. Тиймээс оройтож ирсэн багууд тойрон гөөхөд хүрдэж хүчтэй байх нь бүх зүйлийг өөрчилдөг. Бэрн наманаас чигэж асуухад залуу өнөрч нохоо шиг бэлтгэгээр зааж өгөв. Дараа нь тэр Ревен гэрлийн бөмбөжгүүдийн тав нэмхийг хэлэхэд тэрээр манагийн өндөн нөхөн төжилтийнхөө ачаар шалбархаа хийв. Аман өмнө хамтран ажиллаж байсан сүүчийн шидэн бараг энэ сайн байгаагүй гэж дуртахад Миша Дошки яагаад өргөж бусад шиднүүдийг матдаг байсныг эцэснээ ойлгож сэтгэл санаанууд бүх ахнуудын ачаар энэ газар хөвчлэн мэрэгчлийн тагнуулж шаарддаг ч гэрлийн бөмбөлгүүд энэ асуудлыг нэлээд сайн шийддэг гэсэн хэдий ч гэрлийн гоблинуудыг татдаг. Байрн тэднийг хамраан хийж байгаа юм шиг зүгээр төхөд зайлуулна. Хоёр дахь өдөр нь тэд 3 дахь давхарт хүрч чолмоод ичих бөгөөд Тасгаан нөлөө нөржиж эхлэхэд Ревний бөөлсөн сөрөх гэж байгаа шиг харагдана. 8 дахь өдөр Анар хаа байснаа гинт дайны өрөө чангаар хашгирч Мишаг ухан албчин найд харуулсан ч тэр өртөөс ойнголд байх цайзыг хараад сэтгэлд хүрсэн байлаа. Байран дөөгөө зогсож Ротмиллертэй хамт явжсэн шигээ хортон ирснээ ухаарна. Гэвч Ревен түүний бодлыг тасалдуулж муу ёрийн манайг төсвөрсөхэд хэцүү байж байгааг хэлнэ. Гэхдээ Байран түнд өнгө нь өөрчлөгдөхийг хүлээж байна гэж хэлнэ. Анар дотор өөр баг хүлээж үз магадгүй болохоор өв гэж асуухад Байран бодлож Эхкэр үед гэрэл ногоон болж тэд түгшарна. Дөрөвдүгээр давхар тэднийг төрөл бүрийн мангасад бүждэг бөгөөд байр нүунийг төгс бэлтгэх гэж харна. Ерөнхийдөө энэ бол тэд хэр хүчтэй босноо үзэх хамгийн сайн газар юм. Ингээд асар том байрын шийдмээрээ хаг астролыг нийцэх нь. Бусад мангасууд дайран ороход аман тасгай эдэмхий самар түүнийг хамгаалж дайснуудыг сөнөх бөгөөд Ревен мангасуудыг шарсан махалах хөндөр түвшний галан шившлэг хийн. Байрын эцэст нь 3 чадвартай багийн гишүүнтэй болсондоо баяртай харж өмөлдөж хоёр охин ч гэсэн бүхнийг сайн зохицуулж чадна гэж үзэн тэднийг өдөхгүй тавдугаар давхарт гарахад бэлэн болно гэж итгэн. Гэвч асуудал нь тэд Ротмиллертэй хамт нэг л цаг зарцуулсан.
Тэнгэрийн цамхгийн мэрэгэн ухааны шатаар өсгсөн байв. Гэвч байрнтай хамт явхад энэ нь тав дахин 9 цаг авчээ. Тэр цаг харахад шинийн 10 цаг байжсэн бөгөөд Тэнгэрийн цамхгийг савтан дуусгаж чадахгүй. Гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэр амар цаая гэд зарсан бүгдэд амар хай хэлэхэд Ревен баг зэрэг сэтгэлээр унсан харагдана. Энэ хоосон цамхагт мананд цогсох шаардлагагүй тул анар сэтгэл өндөр байв. Миша худаага яг ингэж санагдчихснаа тайлбарсан. Гэвч анар түүний чарчгийн хагас дээр унтаад өгнө. Миша байрн тэднийг харж байгааг анзаарч юу хараад байгааг нь асууна. Гэвч байрн түүнийг хараагүй гэж хариулсан түүний дөрвөө хүргэж тэр ууртаагаар холдож адна. Энэ нь байрныг гайхшруулсан ч Ревен яриг нь тасалж тооцоож үзсэн бөгөөд 5 дугаар давхрыг цагтан цэвэрлэх ямарч боломжгүй гэж хэлнэ. Гэвч байрн энэ бол ердөө тэдний анхны аялал гэж тайлбарсан. Ревен нүдээ анивдсан ч байрн цаг хугацаа өнгөрөх тусам тэд хордон болно гэж тайлбарлахад тэр хариултад сэтгэл хангалуун байж унтлагын ууд руугаа гасаа шиг майжигинж бацна. Хэдхэн минут өнгөрч байтал байрныг Ревен сэрээж тэдний дунд хаалдагч байгааг хэлэхэд түүний цусан царцах шиг болно. Тэр зэвсэг рүүгээ тэмүүлэхэд Ревен тэр хүн яг түүний ард зогсож байгаа тул хөдөлгөхгүй байхыг санаална. Тэр юу ч болоогүй юм шиг аш хаяхчийн хооронд байрн шитээнийх нь амь настайсэн дөрөн дээр байгаа нь үнэхээр амар гэж бодно. Гэсэн ч тэр 50 байж чадах бөгөөд байрны бодлыг хүрч сонсч чаддаг болохыг харахад байрн сандарч энэ нь Ревенийг ч бас адилхан гайхшруулна. Тэр амнаас нь үнэхээр түүний хорт байгааг сануулна. Баярын үнийг даван тулахын тулд 50 байх хэрэгтэйг ухаарч халдагч анзаарах зүгээс сэмхэн орж ирсэн байх гэж тооцоолно. Анхны шатны дараа тэднийг ороход Ревен изрүүлэх шиг ташхилж юу ч асаагүй тул одоо бүрч сэжигтэй санагдана. Цорын ганц тайлбар бол тэр залуу илэрхгүй сэм орохын тулд ямар нэгэн дээд зэрэглэлийн ногт хэзээ ашигласан явдал юм. Гэвч яг тэр үед үзэгдэхгүй халдагч хотоо гаргаж ирэх бөгөөд энэ нь тэр залуу өөрийн байлдааны чадварт огт итгэхгүй байгааг байрн шууд ойлгуулна. Байрн Ревен шийдвэрээ гаргаснаа хэлээд төөхөр доош тонгохыг сануулна. Тэр төгшөөртэйгэр түн сэрэмжтэй байхыг хэлэхэд байрн дайны өрөө чангаар хашгиран бамбаага зарим нэг хуулбар Капитан Америка шиг шидэж түүний үгийг тасна. Ревен нутгаар доошоо өсөхэд бамбаа халдагчийг хангалттай хүчтэй цохиж түүний үзэгдэхгүй байдлыг цэцэлснээр тэр залуу өвцөндөө явж харагдах газар унана. Багийн бүсэд гişүүд сэрж тэдний дунд дайсан байгаа шууд ухаарна. Байрн нэг гартаа Ревенийг барьж өөгцөн хасар том болох чадвараа ашиглан урагш тавшиж өөгцөн өөр нэг гартаа үзэгдэхгүй залууг унахаар ойлгохно. Тэр эрэгтэй сандчин малтарч нуутах чадвараа дахин ажилласнаар дахин алга болох бөгөөд энэ байрны цогцыг хүргэнэ. Ревен даун хүүхдээ шисгчүүлсэндээ биеийн өвдөж байгаа тул түүнийг арай зөөлөн байхыг хүсэж байна. Байрн зарим нэг харах Ревенийг хөнөөхийг оролцсон тул бүгдэд тулаанд бичгийг хашгирна. Анар байрныг харах хүртэл харж чадж байгааг ямар мундаг юм бэ гэж хашгирна. Бүх баг занштай киноноос шууд гарч ирсэн юм шиг хөдөлгөөнд орно. Тэр бодит дайсныг хийж байгаагаа тодорхойлж Ревений газарт буулгана. Дараа нь тэр Ревенээс илрүүлэх шидэ үргэлжлүүлэн ашиглахыг хүсэх бөгөөд тэр залууг байрлыг тодорхойлж чадахгүй хэвээр байгаагаа хэлнэ. Аман тэд хідүүлээ товчж байгааг асуухад байрн түнд үргэлжлүүлэн шалгахыг хэлнэ. Байрн одоогоор ердөө нэгж байна гэж таамаглаж бүгдэд санар сэрэмжтэй байхыг сануулна. Тэд нэгт жагсаалаар тухайн бүсийг нэгж өнгөрөх бөгөөд анар нуугцсан харахыг гарч ирэхийг хашгирч өвдөлтгүйгээр дуусгана гэж амсна. Гэвч яг тэр үед Ревен хаалганы ойролцоо нэг юм анзаарна. Тэр түүнийг яг тэнд байна гэж хашгиран мөрдөгчдөө идэвхжүүлж үзэгдэхгүй байдлыг нь эвдснээр тэр дүрс дахин ялхана. Анар түүнийг унтлагын сүйдэглээ гэж хашгирч аман тавин самаа тэнэгзэн харуулсан ч халдварч бортлоор цогтоход яжигөө зөрч мишаг уурлуулсан үлдээн. Байрн тэр залуу зэрэгтний шатаар орсныг сануулж бүстэн давх хөтөл тэр одоо дүнжин цаашлагдсан гэсэн үг түж мишаг ташхыг хэлнэ. Тэд биш түж бай хооронд Ревен гүйж 90 газар тасан тусгай цөмхийг харуулах бөгөөд энэ нь тэждэг цөөх болох нь тогтогдно. Дотор хэрэг далуурчны хэрэгслийг хараад байрн тэр залууг мэрэгчлийн хүн байх ёстой гэж дүүнэ. Ревений илрүүлэлтийн ачаар азар мултарлаа гэж бодно. Тэр бүгдийг жагсахыг хэлж алуурч нь одоо ч нууц хэрэгсэлтэй байж магадгүй сануулна. Байрн нөхөж орхоор шийдэж бусдад өөрийн төхөөг хүлээхийг хэлнэ. Тэр татагш ормогцнууд нь томрон багийг дуудаж Ревенээс илрүүлэлтийг идэвхтэй байлгаж солонгон галыг унтрааж чадах эсхийг асууна. Мөнгөсүүд гал ашиглагчийн хажууд жагсах бөгөөд байрны алуурчнаас сэрэмжлэхийн хажуугаар ихшээд тэр амттыг устгахыг тушаана. Тулаан дуусны дараа тэд бүгд ижил бодолтойгоор шатсан цоцс руу ширтэнэ. Байрны энэ бодиттой эсхийг асуухад Ревен маань хിവэрэ байгаа тул энэ бол алуурчин мөн бөгөөд орсон гүйцэтгэгч биш гэдгийг батлна. Аман тэр залуу үнэхээр өөрийн амиа хорсон уу гэх хэрхэн асуултыг тавихад байрны дотор жаахан мохоо оргино. Тэр өвхийн эрмэгт амьдралаас зурч байсан олон хүнтэй таарч байсан ч им хурдан бөөж өгсөн хүнтэй хизээч таарч байгаагүй юм. Цөөхөнд ямар ч биеийн байцаалтын тэмдэг байхгүй байсан бөгөөд Ревен шатаагүй цогцос дээрч бас байгаагүй батлна. Байрн Ревенийг харахад тэрээр байрныг цогцсон гол юм гэж хэлэх хүртэл гайхсан харагдана. Тэр үед зүгээрс өнөр байсан гэж хашгиран сандарч өөрөө иймэрхүү зүйлд тассан гэж хэлнэ. Миша зөр мөч байгаа хүн лөө зааж байранд одоо бүгд амар хэрэгтэй хэлэх тул тэд шөндөө түүдэг гал асааж байрныхний мананд гарна. Тэр тэнд сууж тэр залуу үнэхээр хэн байсныг гайхан бодож лөөгийн алуурчин эсвэл дүүргийн менежер гэсэн хоёр сэжиг нөлөө хамж badна. Биеийн байцаалтын тэмдэг байхгүй байгаа нь түүнийг лөөгийн алуурчин руу хэлбэж хийж байгаач бүх нотлох баримтыг устгахын тулд тийм их зүйл хийсэн нь
Дүүргийн менежерийг хавгүй идүүс ичвтэй харагдуулна. Баярын өмнөх яриан түнд хангалттай итгэж үнэмшил өгөөгүй гэж дүгнэнэ. Гэвч дараа нь тэр Ревний 50 бус байгааг анзаарч хартаарч зүүж жоохон басуу гэж хайж эхэлнэ. Тэр гинт түүний дуутахад байран өөрөө манан зогсож байгаа гэж тайлшруулж тэр асууж байгаагаа хэлнэ. Тэр үед манай ирүүшдийг ашиглаагүй бол юу болох хэснийг асуухад байран өнөө үнцгийг нь сонсомоор байгаа эсхийг сөрөг асууна. Тэр тэд бүгд өөх эсвэл доод тарсан нэг хоёр хүнээ аштах бодит маачд байсан гэдгийг шууд хэлнэ. Ревен бүх аялал ийм хэрцгий байдаг уу гэж асууж дэлхий ямар мөрөө сарвал болохыг асууна. Баярн түүнээс физик жаахан ч гэсэн амрахаа хичээж бүх ташгаар энэ заван байдаггүй гэж хэлнэ. Одоогоор энэ манхагийн дараагийн бүлгүүд хараахан нийт живдэггүй байгаа тул шинэ хэсэг гарамгц та бүхэн хамгийн түрүүнд хүрэхээ амжиж байна. Бидний бүтээлийг дэмжих хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу хандиваа ичгээрээ. Үдсэнд гүнээ баярлалаа. Лайк дарч сувглуу маань бүтгүүлж дараагийн гахштай бүтээлийг тэсэн ядан хүлээж аваарай.